онцгойд ажилдаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аимшигт өдөр би аавыгаа галын аюулаас болж алдсан юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай. Аавтайгаа үргэлж тоглодог, ааваараа бахархдаг байснаа маш сайн сандаг. Ослын дараа ээж минь өөрийгөө хянах чадвараа алдаж, архинд орж, ажилласаа халагдаж, яг л архичин хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон. Би бараг л ганцаараа амьдарч байсан. Зарим шөнөж хөл дээрээ тогтч чадахгүй амтан болоод орж ирнэ. Өглөө үүрээр шахуу архи хайгаад босоод гараад явчихна. Би ч тэгээд зөнгөөрөө айл архис чоол бодож, найзуудтайгаа твгсээгээ тоглож, хаасайгүй тэндэг болж, манах гэдэг айл сүрсэн гэхэд л болно. Ээж архинд орсноор таньж мэддэг бараг бүхэл хүн холуур өнгөрч, ам хамраа даран шивнэж, зарим нэг нь толгоос ихсэрч өнгөрнө. Би ч дутуугүй, нэг их шалсан юмгүй тамхи сорж үтсэн шигээ ээжтэй ч санаа зовхоо болсон. Тэгж явтал 3 жилийн дараа ээж цогтоо орж ирээд унтаад өглөөн сэрээгүй юм. Бүтэн өнчиг хүүгийн амьдрал үүгээр эхэлсэн юм да. 8 дугаар анги төгсөлөө холын хамаатнууд амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аяглана. Бууз хийвэл надад жигнүүрэндүүлсэн ганц хоёрыг өгнө. Нэг иймэрхүү. Үнчин золбон хулиган гэж хэлүүлж загнуулж өссөн. Сүүлдээ ямар ч муухай жигшмээр үг сонссон, юрд хоосон шинжгүй чихт өжирсэн гэхэд болно. 8 дугаар анги төгсөөд 9 дорлгүй Месүүтэд орж аймагтаа биш Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. Месүүтийн дотор байранд амьдарч тэндээс их хотын амьдралд хөл тавьсан да. Удалгүй ажлын гараан дээр гарч халтур хийж барилга өрлөг гэдэл хаан цалингаа тогтмол өгч байна. Тэнд очиж ажиллах болсон. Анхандаа ч залуу жаахан учир цалингаараа хувцс хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж ирээдүйд яахан сонирн биш өнөөдрөөрөө амьдарч байлаа. Хаяа бас баар цангийн газар орж үзнэ. Гэсэн ч арх гэдэг зүйлд бол заа гэж хэлээгүй өдий хүрлээ. Үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ. Тэр үеэс л бодох болов. Ер нь аль хүртэл явхаа үзье. Дээшлэх нүү дордох нь ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод Зуслангийн байшингийн захиалгаар хавраас намар хүртэл явж цалингаа яг төрөв бичэндээ хийгээд банк орж данс нийлэглээ. Анх удаа данстай болж угаан тэр. Баг идэв, баг унтий, баг залхуурыг гэж гүрийж дараа зуна нэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилдаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийгэж тохироод тухайн үед надад төрсний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлт хэрэг болсноор нутаг зорилоо. Нутагтаа очиход баг ангийн багшаас эхлүүлээд сумын засаг дарга хүртэл юм гоохонтой ихсэн маягтай төвөгшин хүлээж авч байхын тэр. Ганц мод гал болдгүй гэж л тэр юм да. Зориод очих айлгүй, орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гарах гэх мэт. Хэн нэг үнчи өрөөсөн архичин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж илдэ гэж хараа биз. Аргагүй л дээ. Зунжин намаржин наранд ажилчихсан, царай зүсгэж авах юмгүй. Нүүр падхар, гар хуруу ивэршсэн, хурааж хуримтлуулсан хідэн юма зорьсон ажлаа хийх гээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь. За ингээд нутгаасаа буцлаа. Тухайн үед залуу омглон эргэж энэ нутагт хөл тавихгүй дээ гэж дотроо гомдож хөмхий цугаад л буцаж байлаа. Жилийн дараа ах хүү бид хоёр компанийн тамга тэмдгийг авч албан ёсоор доороо 5 хүнтэй ажиллаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан, би 28-тай. Энэ насандаа их хайртай. Ажлын амтанд орж, хамт олонтой болж, хамтран зүтгэгчтэй болж, бүр хүн цалинжуулдаг этгээд болсон учраас шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрсэн гэж хэлэхгүйч явсан нохоо ясцуун гэж агсаар л байлаа. Анхны машина 29 наснда ямар ч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад араасаа гүйлгээд нилээн утсан хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа. Эхнэр маань ихч гүйлгсэндээ намайг тоогдох гэж чих бараацсан. Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа ханцуу шамлан авлаа. Ганцаараа зүтгэсэн бол хаана алдаж хаана буруутах байсан бол бүү мэд. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахыхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ.
Анхны гүйцэтгэл, анхны том төсөл болсон орон суудсан та одоо ч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Амьдралд ёстой л одоо талархаж байна. Нутгийн зөвлөлөөс холбогдож, өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж, хүндэд иргэн тууз өгч байна лээ. Ангийн багш хүндэд шав нарын минь нэг байсан гэж нутгийн наадам дээр нэр цухамагтаж байна. Яг уу би өш санаж өр нэг хүн биш л дээ. 26 настай тэр үеийн би байсан бол та нар танихгүй чигээрээ байхгүй яагаав гэж хашгирах байсан биз. Нэг л юмыг ойлгож авсан. Хүн муу явхад, ядарч явхад, ганцаардаж явхад эцгийн нэрээр цоллож, дуудаж, ярьж хөөрхийлэх юм билээ. Харин амжилттай, бүтээлтэй, хийсэн зүйлтэй сайхан явхад эцгийн биш, нутгийн нэрээр цоллож, ярьж, хошуу дэвсдэг юм билээ. Уг нь хаанч хизээч ямар ч үед хүнийг хүнлэгч хүлээж авбал. Хожим юу тохиолдохыг яаж ирэхийг бид мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дутуу үнэлсэн бассан дорд үтсэн нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг, яаж сайжрахыг таач тэр хүнч үл мэднэ. Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай гэж хүснэ.